Манай оронд 5 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 1-ний хооронд ихэнх моднуудын цэцэглэх хугацаа байдаг. Монголд ургадаг гоё өнгийн цэцэг гаргадаг 50 гаруй мод сөг байдаг бөгөөд энэ удаа та бүхэнд хамгийн түгээмэл таригддаг хэрнээ хамгийн гоё сөөгүүдийг танилцуулъя. Хавар бол хайр дурлалын сар гэж яригддаг. Магадгүй амьтад ичээнээсээ гарч газар дэлхийн ногоорч олон модод цэцгэлдэг болохоор энэ яриа үүссэн байж болох юм. Дүнсийсэн бүүдгэр өдрийг үргээхээр бурхнаас өгсөн бэлэг гэмээр сакура мод бол хаврын хамгийн эрт цэцгэлдэг мод юм. Сакура нь Японы ард түмний үндэсний мод юм. Японд сакура цэцэглэх 3 үе байдаг бөгөөд сакураны цэцгэлтийн оргил үе ойролцоогоор 1-2 7 хоног үргэлжилдэг. Энэ богино хугацаанд хүмүүс ханами гэгддэг цэцэг үзэх баяраа тэмдэглэдэг. Японд дах сакура цэцэглэх үе нь 1 сарын сүүлээс 3 дугаар сарын их хүртэл өмнөд Японд, харин төв Японд 3 сарын сүүлээс 4 дугаар сарын их хүртэл, хойд Японд 4 дугаар сарын сүүлээс 5 сарын их буюу бүхэл бүтэн 5 сарын турш цэцэгтэй байдаг байна. Харин Солонгосын хувьд 4 сарын их үеэр Сөүлд, харин Бусанд 3 сарын сүүлээс 4 сарын их үе хүртэл цэцгэлдэг. Жинхэнэ хотод зохиогддог сакураны баяр нь Солонгосын хамгийн том сакураны баяр гэж тооцогддог. Хэрвээ та Солонгос руу аялах гэж байгаа бол 4-р сарын их үеэр аялах юм бол хамгийн гоё цэцгэлдэг үеэр нь тарах боломжтой. Цэцгэлдэг мод нь олон соёлд гүн утга агуулдаг бөгөөд голчлон гоо сайхан, сэргэн мандалт, амьдралын мөчлөг, хөгжил цэцгэлтийг илэрхийлдэг. Тухайн модны төрөл цэцгэлтийн онцлогоос шалтгаалж утга учир нь өөр байж болно. Цэцгэлдэг моднууд нь дараах 5 зүйлийг бэлэгддэг. Нэгдүгээрт нь шинэ эхлэл сэргэн мандалтыг. Хавар дэлгэрч шинэ мөчир гарах нь шинэ боломж, шинэ эхлэлтэд зөвлөгддөг. Хоёрдугаарт нь үзэгслэн гоо сайхан. Цэцэгсийн өнгө үнэр нь байгалийн гайхамшигыг илтгэж хүний сэтгэлийг баясгадаг. Гуравдугаарт нь амьдралын мөчлөг. Цэцэг нь богино хугацаанд дэлгэрч жимс болж хувирах нь амьдралын төр зүрийн чанарыг сануулдаг. Дөрөвдүгээрт хайр, романтик мэдрэмж. Ялангуяа сакура, интор, сарны зэрэг модны цэцгэлтийг хайрын уян гэж бэлэгддэг. 5-дугаарт нь үр жимс, үр өгөөж. Зарим мод цэцгэлснийхэн дараа үр жимс ургуулдаг тул элбэг дэлбэг байдал, үр бүтээлтэй амьдралыг илэрхийлнэ. Төрөл бүрийн цэцгэлэг модны бэлэгдлүүд байдаг. Жишээлбэл сакура төр зүрийн гоо үзэсгэлэн ад жаргал амьдралын үнцнийг бэлэгддэг бол алюминий мод нь элбэг дэлбэг байдал, үржил шим, хайр дурлалыг бэлэгддэг. Харин хошигны мод буюу бөөлс нь шинэ эхлэл, сүнслэг хүчлийг бэлэгддэг. Оргоцоот моднууд буюу шилмүст моднууд нь урт нас, бат бөх чанар, мөнгө оршихуйг бэлэгддэг. Иймээс цэцгэлдэг моднууд нь амьдралын тухай хүчтэй бэлэгдэлтэй байдаг гэлээ. Манай орнд цэцгэлдэг моднуудаас Сибирь гүйлс нь хамгийн эрт буюу 5 дугаар сарын 20-наас 6 дугаар сарын 1-ний хооронд цэцгэлдэг. Харин бариулт гүйлс 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд цэцгэлдэг. Манас нь 6 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 15-ны хооронд цэцгэлдэг. Манайд нийтлэг тарьдаг 6 төрлийн голцбор байдаг бөгөөд эдгээр голцборууд нь 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 18 буюу 1 сарын хугацаанд цэцгэлдэг. Нэг төрлийн модны цэцгэлэх дундаж хоног нь ойролцоогоор 6-аас 25 хоног байна. Энд дурддагдж байгаа моднуудын цэцгэлэх хугацаа тарьсан орчин нөхцлөөс хамаарч 3-аас 5 хоног зөрж болохыг анхааруулъя. Монголд ургадаг моднуудаас хамгийн эрт цэцгэлдэг үзэмж сайтай мод бол Сибирь гүйлс юм. Тус модыг Монгол сакурач гэж ярьдаг. Яг ч сакураны овог биш ч Төв Азад бол сакура гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн. Баяртай мэдээ дуулгахад Сибирь гүйлс нь Монгол орны ихэнх газар нутагт ургах чадвартай юм. Хад чулуутай, хайр гарахыг эсэргэг хүрсэнд ч сайн ургадаг ургамал юм. Монгол орнд сакуратай төстэй 3 төрлийн ургамал байдаг. Үүнд Сибирь гүйлс, бариулт буйлс, Монгол буйлс. Хэрвээ та хангай, ойд хээр, тайгын бүсэд тарих гэж байгаа бол Сибирь гүйлс, харин цөлөрхөг хээр, хээрийн бүсэд тарих гэж байгаа бол бариулт буйлсыг тарихыг санд болгож байна. Харагдах байдлын хувьд бариулт буйлс, Сибирь буйлс хоёр тун төстэй байдаг. Бариулт буйлсийн хувьд түлхүү цөлөрхөг газар ургадаг учраас навчин жижигхэн байдаг. Эдгээр хоёр ургамал нь хоёулаа 2 м өндөр ургадаг сөөг юм. Харин Монгол буйлсийн хувьд хангай газар ургах нь муу тул зөвхөн говийн бүсээр тарихад тохиромжтой. Өндөр нь 0.5 м хүртэл ургадаг. Гэхдээ мэдээж ургах орчин нөхцөлийг сайн бүрдүүлж арчилгаа хийвэл ямар ч модыг нутагшуулж тармилжуулах боломжтой гэдгийг хэлхэн зүйтэй байх. Харин манас модны хувьд бол хамгийн түгээмэл бэлэгдэл нь гоо үзэсгэлэн амьдралын төр зүрийн мөн чанарыг бэлэгддэг. Зүүн Азийн соёл тэмдэглэдэг цэцгэлтийн баярын утга учирын гол агуулга нь амьдралын төр зүрийн мөн чанарыг санаанд орсож энэ богинохон амьдралаа илүү утга учиртай үн цэнтэй зүйл зарцуулахыг бэлэгддэг. Мөн нэгнийгээ хайрлаж байхыг сануулдаг баяр юм. Тэгэхээр бидний харж байгаагаас илүү гүнзгий утгатай нь харагдаж байгаа биз? Манай Монголд яг ийм төгөл байгуулад хэдүүлээ энэ баярыг тэмдэглэдэг болчихвол ичнээ сайхан бэ гэж та бодож магадгүй. Энэ нь бас тийм ч холын мөрөдөл гэж би бодохгүй байна. Бид өөрсдөө байгаа ургамлуудаа ашиглаад хангалттай гоё байгалыг бүтээх боломжтой юм. Манас мод нь 5-аас 7 м өндөр ургадаг мод юм. Гүйлс буйлсыг сөөг гэж ярьсан ч монсыг мод гэж ярьж байгааг та анзаарсан уу? 0.5-аас 5 м хүртэл өндөр ургадаг нэгээс илүү гол иштэй ургамлыг бид сөөг гэж нэрлэдэг. Харин 0.5 м хүртэл өндөр ургадаг ургамлыг сөөгөнцөр гэж нэрлэдэг. Харин 5 м-ээс дээш хүртэл өндөр ургадаг нэг гол иштэй ургамлыг бид
мод гэж нэрлэдэг. Монгол оронд ургадаг сайхан цэцэгтэй 50 гаруй мод сүг байдаг бөгөөд эдгээрийн цэцгэлтийн хугацааг одоо би танд харуулъя. Гэхдээ мэдээж Монгол цэцгэлдэг 50хан мод байдаг гэж та битгий ойлгоорой. Бүх мод цэцгэлдэг. Харин бидний нэрлэж заншснаар ягаан, цагаан, шар өнгийн цэцэгтэй дэлбэлж цэцгэлдэг мод сүгүүдийг сонгосон юм. Дээрх график танд ойлгоход төвөгтэй байж болох юм. Энгийнээр тайлбарлавал цагаан өнгийн цэцэгтэй ургамлууд нь эрт цэцгэлж, ягаан өнгийн цэцэгтэй ургамлууд нь сүүл цэцгэлж байгааг та анзаарч байна уу? Харин шар өнгийн цэцэгтэй ургамлууд бол аль алинд нь байна. Гэхдээ гүйс ганцаараа ягаан цэцэгнүүдээс хамгийн эрт цэцгэлж байгаа биз? Ийм болохоор л их содон байдаг юм. Энд байгаа дийлэнх моднууд 5 сарын 18-наас 7 сарын 1-ний хооронд цэцгэлж байна. Эцэст нь та бүхэнд хандаж хэлэхэд гэр бүлийн сайхан аялал, дугаалга, мэдрэглэгээр алхах, зураг даруулахаар төлөвлөж байгаа бол энэ хугацааг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Харин сайхан болдоо төлөвлөж байгаа хосууд, гэрлэх саналаа тавих гэж байгаа ирчүүд бол гүйлс ихээр тарьсан газрыг хайж олох ажилтай болж байна да. Гүйлс ихээр ургасан газрыг олох юм бол би ч бас та бүхэнд хэлж өгөх болно. Дэлбэлсэн цэцгийг харах, үнэртгэн стрессийг бууруулах гайхалтай эмчилгээ болдог. Одоо та утга учирыг нь мэддэг болчихсон юм чинь хайртай хүмүүстэйгээ чанартай цаг гаргаж байх та. Үүний тухай ярьж өгөөрэй.